Хүний амьдрал ирэнтэй бараантай. Бидний зарим нь тэгш дардан сайхан амьдарч явхад зарим нэгнээс нь бурхан нүүр буруулсан юм шиг зовж зүудэрч явдаг. Гэхдээ амьдрал сайхан. Амьд явах бүр сайхан. Алтан дарны шаргал туяа элчинд нь бүлээсэж, амьдралын дэндүү сайхан амтанд нь хөөрч хүн хүнээ хайрлаж хүсэл мөрөөдлөөрөө амьдрах сайхан. Амьдралаа гэж. Сайн бацхан өрхөмдөд үзэгчтэй. 25 дугаар сургуулийн үзэн амьдралаа гэж нэвтрүүлгийн ээлж дугаар хийж байна. Айлгэрийн зол жаргал юунд оршдох юм болоо? Миний бодлоор үр хүүхдүүд нь аав ээжтэйгээ хамт байж тэднийхээ хайр халамжинд жаргаж явахыг айлгэрийн зол жаргал гэх байх. Ялангуяа насан өндөр болсон ээж аав нь амьд зэрүүн дэрэгдэн байна гэдэг тэр бүр хүний амьдралд ховор дохих ад завшин шүү дээ. Манай монголчууд ярьдаг да. Өгтөл үр хармаа гэж. Харамсалтай бид аав ээжийнхээ сайхан сэтгэлийг ойлгохгүй гомдоох нь бий. Хөдөөнөөс хүү дээр ирсэн нэгэн аав тохиолдсон явдлаас сэдвлэн энэ удаагийнхаа амьдралагч нэвтрүүлгийг бэлтгэн үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. Амьдралаа гэж. Бүүшээ аа. Ач хэдий өрөөд ирвэ аа? Чихэд хаагуур яваад байгаа юм бэ? Зөндөө удаа хүлээлээ. Таны ч ядаг гинт ингээ өрөөд ирвэ гэж би яасан бэ? Ихээс өмнө уцаар ирэхгүй байсан даа. Наад ямар эзэнтгий чинь гар утсан байдгийг. Тэрээр би өнөөдөр ингээ ирэхгүй байсан бол та бүр гатаа баалалаа шүү дээ. Хошгин. Чи гэртээ ирэхгүй хаагуур тэнэх гээв. За та дараа ирэхдээ заавал уцаар ирж байгаарай. Уцаа гэж. Үгүй аав нэрээ чамд төмс оторсаа. За өөрийнхөө гараар тайлсан. Химийн бодисгүй. Залуусын ярьдгаар ястай жиггэн ориг төмс. Хөөх та ч юм бүр орчин үеийн хэлгээр ярьдаг болоо шүү дээ. За та гадаа даарав уу? Гайваа. Байна уу? Оо чи гэртээ орж ирсэн үү? Яасан дэлгэн үү? Би харин маргааш явж чадахгүй юм шиг байна. За би дараа залах юм. За манайх руу орох уу? Тэг. За. Аяа би. Би үргэлж. За. Таныг аваа. Би нэг хайр цэгм даахтайгаа байгаа шүү. За. Болиш. За. Би үргэлж. За тэгээд танаас ядаа хэр дээр юм дээ. Оо тийш явна шүү аа би. Тийш. Явсан өндөр хайх юм аа. За. Канаа яваач юм бэ аваа? Яваад байгаа юм. Гинэ. Яа. Яасан ч өндөрч байдгийг. Ямар шаймаар хол юм дээ танаас яа. Яа би. Доос олдгүй байлус байдгүй бай. Ёх. Гэм.
өдөр тардыг байна да. Маала. Кофе уу? Кофе уу? Энэ зургч юм шиг би ууш чадахгүй. Энэ юу вэ? Нэрвэл үү? Чин нэрвлээ. Өөрийн жирийн шиг. Сайн гасив. За миний гоо. За. Дарж шиг яваад юм өгчөөдаа дойлээ. Энэ юу вэ? Оо, дарж чи яваад. Жаахан мах байлээ, өхрөө мах. Оо за. Энэ Яах, надад энэ усуулдаг. Ваа. Наад 10 тасч ээж чи явуулсан. Оо за. Надад шошгоод нөө, заарул байна. Оо энэ. Нотгож өгший. Ийм сайхан тий. Үгүй ээ гавцгаа. Тавьд. Та нэр хэр утгуунд та очиж яг ийм хэцүү үеэр ирээд идэг. Чи намайг ирсэнд баярлахгүй юм уу? Баярлгүй явахтай аав минь. Чи тэг гэртээ хийж хайрах юм. Тэгж байгаа тарнаа Америк ажилтаа байгаа болохоор амжихгүй л байна би. Тэгж байгаа гэж. Би чи өгөн нэг сарааш ээлдээ өмсүүлсэн бол зүгээр л биш юм да. Харин тийм ээ аав би амжсангүй. Бэнэ. Гамтаа хурлалтаа айтайхан судал дууслаа шүү дээ. Хан би явж амжихгүй юм шиг байна. Юу вэ? Өчтөр сараагч охины хөрмөнд очихоор тохирлоо үсттэй. Яасан юу болсон юм? Юу ч болоогүй, юу ч болоогүй. Би одоо танаад авчлаа шүү. Үгүй, эртний хэрэггүй. Би одоо энэ гатгшаа харах гэж байна. Тараслаа заяа. За хайртай. Чи намайг ирсэн их баярлахгүй байна да. Яалаа гэжтэй аав минь. Би баярлгүй яах вэ? Харин дараа ихтэй заавал хуцаа ирж байгаарай заяа. Миний бодох чиний санах хоёр чинь газар тэнгэр шиг хол юм аа да. Үгүй аав таач мó. Танад гомдоод байгаа юм уу? Үгүй гомдог. Энд гад мөр харж болдгийг байгаа дээ. Хууя. Болохгүй шүү дээ. Хажууд яаш шүү дээ. Тийшээ гарна шүү дээ. Тийшээ. Тийшээ гарнаа. Хаалга тэнд байгаа. Үүнийг илжээ яа. Шаа. Чи нэрээ энэ зун юу их гэж байна? Энэ зун ээж аав дээр очин даа. Ээж аав дээр очлох би их бодчихсан байгаа. Би хамж явдгүү. Тийм ээ байгаа. Дараа л болъё. Чи намайг ээж автагаа танилцуулмааргүй байгаа мó? Танилцуулгүй яах вэ? Манайх Сүхбаатар аймагт амьдардаг гэж мэдж байгаа шүү дээ. Нэрээ танаа аав ямар компани захирлээ дээ? Юу л да. Сүхбаатар аймагт жоншны манга том үйлдвэр захирал шүү дээ манай авч. Чи нэрээ надад хэлжсэн тий? Жоншны компани. Мангар том компани захирлын эзэн юм биш тий? Тэглгүй яах вэ? Ганбатар найз охиндоо аавгаа нэгэн томоохон компани захирал гэж худлаа хэлжээ. Учир нь найз охиных нь ээж аав гадаад дотоодын олон улсаар явж юм үзэж нүд тайлсан бас худалдаа аял жуулчлалын компанитай улсууд болохоор өөрийг нь тоохоо болчихгүй гэсэндээ ингэж хэлсэн байна. Тэгээд ч эрт өрөө хизээ нэгэн цагт бүх зүйл илэрн тэр үед яандаа гэсэн бодол зовоохон хажуугаар тэр цаг хугацааг нааш татах мэт аав нь хэл чимээгүйгүй гинэт хүрээд ирсэн нь асуудлыгч бүр хүндрүүлжээ. Үнд бол Ганбатын аав ээж нь Сэлэн аймгийн нэгэн суманд боломжийн малхуутай бас жаал газар ногоо төрж амьдардаг жирээл нэг борог айл байлаа. Яам боминыг бай. За. Хоолондгүй ингэж явж энэ даа. Хэцүү шүү дээ хүмүүнэ. Би өдөр ажил дээр хоол идчихдэг юм уу?
Тэгээд орой ажлаа тараад бас нэг цайны газар хоол идчихдэг. Бүр болохгүй бол бэлэн гойм авч идэл заримдаа кофе уучдаг. Тэр үсээ яасан чи тоолсон болдгийн дээр өмнө. Дама. Аав сайхан цаашинлаа. Өхрийн махаар сайхан бууд хийжлээ. Сайхан идээд авдаа. Сайхан өнөртөж явах чинь. Би өөртөө ойрт бууд идсэнгүй шүү. Да идээд. Хайраач юм. Виш. Энийгтэй гоём. Энийг идээд ямар идсэн болоход хотоод гэдэг чинь муу шүү дээ хүмүүнэ. Зүгээрээ аваа. Санаад орт зүгээр. Тэ цагаамттай болсон байх шүү. Энэ ээжийн хийсэн нэрмэл сайхан гарсан дээ маа минь. 10 өглөөгөрөө. Чуу 10 өглөөгөрөөс үлдээд нууцгаад байх чинь. Заггүй. Би явах. Та өөрөө. За болж үздэй хүмүүнөөс энэ Улаанбаатар гэдэг чинь шүү дээ. Утаа унаартай баригдсан. Хэцүү юм шүү дээ. Нэг дадчих. Яахчгүй шүү дээ. За маа. Яхан бэ? За маа. За би явахгүй. Та өөрөө. Би явах. Би буутай. Минийхөө. Чирний ихнэртэй болох бодлого байна уу? Одоохондоо бодсон юм байхгүй аа. Ганцын дэрх охин байгаа үстэй. Байгаа л та. Битээр нэг сүд болсон юм алгуу. Явж л өнтөх. Хачи. Эм бэби. Том руу орч. Би хаалга тавьчих. Та том руу орч. За. Тэг. Сайн. Намайг ирнэ гэж бодсонгүй юу? Гэхдээ чамайг ирнэ гэж бодсонгүй. Чам ажил дээр байгаа юм болов. Гэхдээ би харин чамайг санаал. Чи хинтэй байгаа? Хурим ямар болов? Чи хинтэй байгаа юм бэ? Гэхдээ чиний бодож байгаа ч зүйл биш ээ. Намаа. Ой. Чи то юу шүүгд өдөө ороод байгаа юм яаж аврагас. За. Намаа яг нааш аваад. Намаа энэ эдэ амстаа эд. За. Хайрхаа. Ямар гоё хүмүүстэй юм дээ. Гэхдээ тэгээд энэ гоё хүмүүсаар тэгээд гэр орноо янзаж хоолонд хийж чадах уу? Би дарчихсан юм уу? Тэглээч би амттай сайхан хоол хийж чадахгүй л дээ. Энэ хотын хүүхнүүд хомс руу оруулаад тэгэхэд манай хөдөөний хүүхнүүд хомс руу оруулах маантай. Хойно болгоод явна шүү дээ. Ой, хамба. Чөтө юунд ингэ махаж байгаа бэ? Гүн аяг сайхан сүтэцээ хийгээд атаад өгөөч. За. Чи сүтэцээ явах уу? Яах юм би зүр кофе л байна. За. Хотын янз юм. Ерөөсөө сүтэц сайхан цай уухгүй. Хапа гэдэг. Дугаар кари мохтортой. За, тийм. Тэгээд ажил төрсөн. Юу хийдгийг? Аав ээж нь хаа байдгийг? Би хэвлэлийн компанид ажилладаг. Гамбаттай хамт. Гамбат гаднах харин би доторх дизайныг нь хийдэг. Юу? Хүст. Миний хүү гадаа хайчаад өөртөө дотор нь ажилладаг биз дээ. Кого. Юу аваач дээ. За. Би чамд хэлдэг шүү дээ.
ном дэвтрийг авцаад уурлж байснаас хөдөөнөө очоод тэндээ ажил учиртай да. Өдөө очоод жижигхэн аж ахуй байгууллага авбал чамбал хэрэгтэй шүү дээ. Болтоо. Юуны чи болё гэж. Надаар бол сайн идэж. Хотын тань ямар арал эзэг идэв штэ. Сайн идэж хүмүүс, сайн идэж. Оо, баярлалаа. Сайхан амттай байна. Би нөгөө хоолны дэглэм барьж байгаа л та. Шонго моч чөрөөсий байж бас жингээ аасна гин шүү. Тэгвэл ястаа нэг ясан дээр нэмэрсэн арьс гэж юм болно үстэй. Та тэр холоос хэд хонж ирсэн? Цаанаас? Сүхбаатар аймгаас? Юун Сүхбаатар? Нэг хоноод ирсэн гэж аймгийн төвөөс. Тийм. Галт тэрээр нэг хоноод ирж байгаа юм шиг. Гал тэрэг тэнт чин төмөр зам байхгүй үстэй. Юу яриад байгаа юм бэ? Галт тэрээр нэг хоноод ирдیں гэж шүү. Таних чин Сүхбаатар аймагт амьдардаг гэж Ганбат хэлсэн шүү дээ. Сүхбаатар аймагт бишээ. Шгэлэнг аймагт байдаг юм шүү. Таныг бас Жоншны томоохон компанитай гэсэн. Оо Жонш мой. Бид нар чинь удамаараа малчин болж шүү дээ. Бано. Уучлаарай. Ээж Бээжингээс ирж байна. Ээжээс ирж байна. Бано. Кэмэн ээж. Гүчиж юу яриад байгаа бэ чинь? Гүчи би чи малчин хүн шүү дээ. Тэг чи юу Сүхбаатар аймагт амьдардаг Жоншны компани эзэн мэзэн гээд аяархан байлдаа тааж одоо. Юу шимээгүй гэж дээ. Чи юу яриад байгаа юм бэ? Сүттэй болоогүй ч Зүгээрээ аваа. Нарга хошгоруулна гэж та мэдхүү. Сүттэй юм болоогүй. Хошгоруулна гинэ чи юу яриад байгаа? Би зүгээр чиний тоглоом шоглоом байсан юм уу те? Амбатай чи ямар муухай юм би явуулаа заяа. Ой. Миний гүн харуулнаас аваачтэй. Бид яаж яагаад идэвтэй хүмүүс надад юу болоод Та дандаа хүний амьдрал гай болох юм. Тэр яах гэж ирсэн бэ? Чи намайг ойлголтоо. Хэрэггүй. Би чамаг яагаад тэр сараа ихчийн охин ихээгийн хурманд очиагүй одоо ойлгохдоо заяа. Чинд манай ээж аавын хамаатан садангууд байсан болохоор чи ойшоогоогүй. Тийм биз дээ. Яалаа гэж дэлгэх нь. Чи бүгдийг буруугаар ойлгоод байна шүү дээ. Зүг ойлгосон. Мөнхөгийн хуурамч амтан. Сүттэй юм болоогүй ч шиг. Чи өөр нэг тэнэг охин олж аваад над хайр сэтгэлийнхаа тухай над хуурамч үлгэрээ ярьж өгөөрэй заяа. Оо тийм. Тэр Жоншны компани захирал аавынхаа тухай ч гэсэн ярьж өг мэдөө. Тэнэг. Дүлгэнэ. Чамтай ганц юм ярих гэсэн. Надад чамтай ярих юм байхгүй. Анхнаас хөдөөнөх гэсэн бол чи намайг тоох байсан гэж юу? Наадах чи сонсоолч дургу үрчлээ. Чи аав ээжээсээ бас надаас ичдэг учраас бүттэй юм болоогүй гээдтэй. Зүгээр л нарга тоглоом шоглоом байсан гэж чи хэлээ ээдтэй. Тийм л дээ. Тухай би димээ балаа юм арчихсан бил. Чи намайг ойлголтоо. Ойр дотны хүнээсээ ичдэг хүнтэй би харьцахгүй. Аав ээжээсээ ичдэг худлаа илдэг хүн намайг бол юу ч хэлнэ штэ. Чи эндээс яв. Би чамтай одоо харьцмааргүй байна заяа. Түлхүүн хойлоо сайхан ярилцэлтэдэх үү? Амта чи явахгүй юу? Би чамд цойжлоо шүү.
Яасан. Юу чинь чиний машин юм уу? Тийш үү? Би тань зээлэр авсан гэж хэлээдтэй. Ингэж яхаар эхлээд орон гэрээ тогтчул тэргээ бодмоор юм та. Орон гэрийн байрны юм чи хэцүү шүү дээ аав. Эдгэж Доор гэж 60-70 сая шүү дээ. Тэгээд тэрнээс дэш. яа батар байна. Яасыг үнтэй хоогүй дэрч. Харин тийм ээ аав. Өнөр чи мань таны тамхи. Аава би төлгөнд сүйтэй юм болоогүй нэргээгээ тудлаа хэлсэн. Тэр охин надад их таалагддаг байхгүй юу? Тэгээ орой өрж уучлах юм бич би бодчих. Та нэг сайхан хоол игээд өгөөч тэхүү. Сайхан хоол сайхан шүү. За ашгүй дээ. Чи чи бүр нэг овоо нэг ээж аван баярлал ачийн төрүүлэх нэ дээ. Сайхан хоол сайхан. За сайхан. Тэгэл да. Ширвэ арих юм уу? За тэгж утаа мань надад яах юм бэ? Талхаа өдөхгүй юу? За орё. Оргоо. Орё. Аа наад шүрээд явчихаа. Яах юм бэ? Зүгээр байл та чи. Зүгээр байл би өөрөө барья. Аа. Өш. Тэр чиний машин юу? Чи яасан? Чи одоо машин холдуул та. Тэр зогсоо чи энэ байрны байнга орсон суучин зогсоод мэдв. Энийг зөндөл яах? Чи энийг төлж болдгоо юм. Чи одоо яах гэдэг? Би энэ байрны байнга орсон сууч. Тэр миний зогсоол. Ойлгож байна уу? Оош. Чи тийм баян юм бол гараж шодож байгаач. Энэ чинь нийтийг зөвсхийн газар мэдүүч. Та одоо юу юм бэ? Зөвлөгч юм хаашаа. Зөвлөгч юм зорч тэрийг. Хашаан зөвлөж. Нийч. Өдөө аа. Чи над чи зөвлөж харсан уу? Та одоо яах вэ? Аль чи очтер машин холдуулах хурд. Би аа машин холдуулах. Иймэрхүү хотод иймэрхүү юм зөндөө байдаг юм аа. Бити тоо. Гэл орё. Үгүй чи тэгэл хүүхд орохгүй юм. Ийм юм дээрлгүүлээд доож өгөө гэдэг нь. Дорнодод байх чинь доогоо явуулах юм. Аа на шүрээ. Энэ одоо айчаа байж. Айхан дэнд байсан юм. Айшаа явчихдаг байна. За. Айчаа чи. Хаяачтай аваа. Аа наад хаяачтай. Хүн аваа явчихнаа мэдэж юм чи. Дүлгөөнө. Чи надад ганц боломж олгол татхүү. Би сайхан хоол идээд байжээ. Тэгээ гэрийн сайхан хоол идэнгээ автог гурлаа сайхан ярилцээдхүү. Яасан бас сайхан худлаа ярих гэж байна уу чи? За юу гэж тээ. Би нэрээ сайхан хоол ий чаднаа. Өнөөдөр би ямар их ажилтай биш. Гэртээ хараад хоолой бэлдээл байж. Чи ажлаа тараал араас үрээд ирдэх үү? Тэгэхээр чи намайг аавдаа юу гэж хэлэх гэж байгаа? Миний хайртай бүсгүүл гэж хэлнэ шүү дээ. За яах вэ? Сүүлийн боломж шүү заа юу? За. Тэгж тийш худлаа ярьж болохгүй шүү за. За би дахиж худлаа ярихгүй. Би чамд дахиж гомдоохгүй. Аамлий заа юу? За тэгвэл тийш яасан. Ой, сайн уу нөхөө? Яасан? Минь дэмэж байна. Хөөе, энэ үү чи юу ч Бано. Аав цагтаад барьцаа. Юу болсон гинэ? Нөгөө сэгсэс дахиад нөхөр чинь дээшээ давцсан. Аа та ч юу яриад байгаа юм бэ? Энэ баган цагтаа бодоод байгаад юм. Тий. Та тэг одоо хаана байгаа? Гүн цагтаагийн утаа ярьж энэ хөлөөл эргүүлж их урд ирдэв байж. Их сайхан үлддэв юм. Бано. За та болж байна. Бид нар таныг хүргээд өгье. За баярлалаа. За бид нар таа.
Аав минь дээ арайч дээ. Нас намтай хүн байж ингэж явах гэж дээ. Ганц нудалсныг төлөө аавын халаад шоронд орох гэж юу? Битгий дэмий. Авцгаа айтайгаа хүнэлж чадахгүй. Хилээд байх чинь хүн амтыг дормлоод яваад байсан юм шиг. Тэгэд айтайхан багаараа хэлсэн чинь харин намайг бүдүүлэг өвгөн хөөсөн мантуу хөдөөний хөөсөн мантуу гэх олон юм яриадсэн баггүй. Ой! Чиото хайчоо! Би чамаа яагаад ч үлдээ чи? Тэр нэртэй горынхан донд тавиад өгдөг гэж. Дүлгөөнөөтэй дахиад л хэрэлтгэл юм байна л да. Худлаа ирсэн гэж. Хайртай хосууд хэрэлдэж молцл байдгийг. Хүмүүн чи хүний охин өрийг битгий гомдоогоорой. Гүн хэн араас ямар ярьдаг юм бэ? Ярихгүй. Өсөжтэй аав. Гүчтэй. Аав та яасан дураараа юм бэ? Оо. Энэ шөнө ороо болсоо ямар амт ярьдгийг. Би одоо ямар жоох хөвгт штэ. Хүн ардаа уулч болдго юм байгаа үсттэй. Таны уулзч гэжтэй. Энэ шөнө ороосоо наа гаш тонхол эргүүлэх гэж байгаа биз. Тэхийн орон чи вэ штэ. Тэр охинтойгоо өвсөр зүгэн олцоод ингээ бовтлаад явахын оронд хайртай дуртай гэдгийг хэлээд гэрлээш. Та юу нь яасан ядаргаатай юм бэ? Хүний ажил амьдралыг мэдэхгүй байж ч хүний амьдрал төвгүүд адах юм. Та юу яах гэж ирсэн юм? Югнэ чи? Югнэ? Чи юу гэнэ чи? Тийм үү чи? Ажиг нааш чи. Чи яаж юм бэ? Тэгдэг юм уу ч? Чи мэддэг юм уу намайг? Боловчтой. Би ч юм мэддэг юм уу? Тавьчтой. Үгүй амт юу чи? Тэнэгтэл яваадах юм. Чи өөрөө яах гэж худлаа яриад яваад байгаа юм? Чи намайг юу гэж бодов? Үгүй уучлаарай дэлгүүн үү. Аавыг цагдаа аваа явчихсан юм аа. Тэгээ би гаргаж авахгүй байтал ичгүүгээ үчи дээр цагдаа хэлцэр уцтаад суул да. Хөө. Хөшөө юу гэж худлаа ярмаар байна? Муу харах худалчаа. Үгүй дэлгүүн үү яах вэ? Манай хүний нүрэлд өгчихгүй юу? Үгүй чи итгэхгүй байгаа бол аав асуул да өөрөөс нь. Би чиний наад өгөнд чи үнэмшнэ гэж таа юу? Яахаараа тийм бөгшин хүн хүний нүрэлөө зохиод явж идэв. За бити инээ түргээд агараа гамбаагаа. Үгүй чи аав гараад ирдэ. Аав чадахгүй. Хөөш. Чи дэлгөөн үү? Тийм ээ, дэлгөөн байна. За минийхөө худлаа ярьдаг юм уу? Дандаа үнэн ярьдэн шүү. Наа чи худлаа ярьдаггүй. Зүгээр. Аваа би дэлгөөний гэртүүргээ өчөөд ирээ. Тэгдэг. Ой, минийхөө шөн ороо болж шүү. Энэ эвгүй юм шиг байгаа юм. Тэнтэй хонцгоод ирдээ. Аата санаа зовсон ирэхгүй минийхөө. За. Танаа аав чи нэрээ настай хүн гэхэд их зоригтой маа тий? Тийш. Би яг аав шиг штэ. Дэлгүүн үү? Би чамд хайртай. Би ч гэсэн чамд хайртай штэ. Дэлгүүн үү? Чи надтай гэрлэх үү? Яг албан ёсоор говьл би гэрлэнэ. Би чамайг эхнэрээ олгож авъя гэж яасыг хүсдэг гэж. Ер нь би ээж аав хамаатасд нь бүгдэнд нь хэлнэ.
Би чамаг тэгээд аль биесаар эхнэрээ болгож ав. Нэрээ юу? Нэрээ үлгээ яах вэ? Тэгвэл би чамтай шууд гэрлэнэ. Нэрээ юу? Аа. Би тэгвэл маргааш өглөө аав дээр очиод энэ миний хайртай бүсгүйгээ л хэлчих. Йоо, ямар гоё юм бэ? Би чамтай. Аава, та дураараа гэдэг нь та чи яаж байна? Би ямар жаахан хөвч биш үү? Хүн хартаа уулзаж болох юм байгаа үстэй. Та юу яах гэж ирсэн? Миний ажил амьдралыг мэдэхгүй ч хүний амьдралд орцол хэрэг түүх тариад хүнд овооход байх юм. Та тэр хөдөө гэртээ малынхаа тэргийг таалцах хүнээ загин мэдв үү? Хотын соёлтой амьдрал гэдгийг мэдэхгүй ч хүн битгий ингэж доогоод загнаад бай. Мэдв үү? Зат. Манай төвшин хүн энэ дотол хүүхэд нөхөн дог болох юм байна да. Хүүхэндээ охинтойгоо суужгуулж ээжд нь очиад юу гэж хэлэндэ. Хүүхэд том болно гэдэг хэцүү юм. Амьдралаа гэж. Явъя. Өөртөө л учраалаг. Аав нь явлаа. Баяртай. Бэнэ? Хараа аавда хэлсэн үү? Хэлээгүй. Яагаад хэлээгүй юм бэ? Аав харин явчихжээ. Ирэхээр нь хэлнэ үсттэй. Ирэхээр нь гэж аав нутаг буцсан юм шиг байна. Надад их гомцсон бахаа хөрх. Гамба, хоёулаа ажилласаа чөлөө аваад араас нь танах руу явах уу? Ха? Нэрээ юу? Нэрээ, би явна. Хоёулаа тэгээд хамтдаа явъя гэхүү. Тэгээ. Би чамд хайртай шүү. Чи гэртээ байна уу? Би яг одоо яваад чи. Юм аа бэлдээд өгч байгаарай. За тэгвэл би хүлээж за хараа. За тэг. За би одоо яваад чи. Хүний хувцаар нь угтаж ухаанаар нь үддэг гэсэн цэцэн үгийг та бид бүгдээрээ сайн мэднэ. Хүний сайхан хувц унартай биш харин доцоод сэтгэлдээ байдаг шүү дээ. Ганбатай баян ээж аавтай гэж худлаа хэлснээр амьдралын бүх хаалга нээлттэй болчихлоо гэж боджээ. Энэ нь аав ээжээсээ эцсэндээ биш зүгээр л өөртөө итгэлгүй байснаас болсон. Хайртай өсгөө дөлгөөн нь Ганбатаа салаад явах шахсан. Гэсэн ч тэр хоёр бие биенээ ойлгосон төдийгүй хамтдаа амьдралаа холбохоор боллоо. Ээж аавыгаач хайртай бүсгүйгээж хамтд нь хайрлаж болдог гэдгийг Ганбат ойлгожээ. Эцэгээ хайрлаж халамжилж болж өгвөл гомдоохгүй амьдрах гэсэн. Амьдралаа гэж. You know,